Санаа. Даалаа. За би өнөөдрийн видеогоор хог хаягдал багтаа болон эко амьдралын хэм маягийн талаар ярих болно. Тэгээд би анх удаа видеон дээр спонсор авч үзлээ. Өнөөдрийн спонсор Key Coffee. Найруулж ш нэрж бай. За би энэ кофеныхоо фильтрийг яг хийгээд ашиглаж эхэлсэн өдөр амар сандаг байхгүй. Ягаад гэвэл би тэр өдөр аялалд гарч ирсэн. 2019 оны 10 сарын 13-ны өдөр. Тэр өдрөөс хойш 598 өдөр өнгөрсөн гэдэг маань би 598 цаасан болон өөр бусад кофений фильтр байгальд хаягдахаас сэргийлсэн гэсэн үг. Тэгээ энэ кофений фильтр хийхэд үнэн амархан ийм нөгөөний хөдөө бяслаг аруул маруу шахаад идэг цагаанд аав байдаг шүү дээ. Тэр давыг аваад фильтрнийхээ хэмжээг ойролцоогоор авч агаад тэгэл оёл болов. Даун тор. Би даун торыг 2017 оны 100-аас хойш ашиглаж эхэлсэн. Гэтэ яг энэ Cryptonation гэдэг хурал босон цагаас хойш яг энэ торыг бүр тогтмол ашигладаг болсон. Тэгэхээр тэр өдрөөс хойш 1310 өдөр буюу 187 хоног өнгөрсөн байгаа. Тэгэхээр би 7 хоног болгон хүнсээ цуглуулдаг гэж тооцох юм бол дор хаяж би 187 гялгар ут аваагүй гэсэн үг. Гялгар тооронд үрж болох байсан мөнгө тооцох бол 28,000 төгрөг гэсэн үг. Тэргээр ер нь л нэлээд хэдэн давуу тал авах боломжтой. Menstrual cup. Би яг menstrual cup-ыг хэрэглээд 2 жил болж байна. Тэгэхээр тэр өдрөөс хойш 733 өдөр буюу 24 сар өнгөрсөн. 24 сарын хугацаанд 24 удаа би нэмэрнэ. Ирэх тааланд нь ойролцоогоор 15 ширхэг ариун цэвэрлэл ашигладаг гэж үзэх юм бол 360 ширхэг ариун цэвэрлэлийг би байгальд хаяагүй гэсэн үг. Тэгээ дээрэс нь энэ menstrual cup-ыг анх авахд бага зэрэг үнэтэй санагдчихсан байхгүй юу? 65,000 төгрөгөөр авч ирсэн. Гэхдээ сар болгон хэрэгэлдэг ариун цэвэрлэлийн хэрэглэлийг үнэлжүүлэх юм бол ойролцоогоор 160,000 төгрөг болно. Тэгэхээр би 100,000 төгрөг хэмсэн. Тэгээ цаашдаа энийг хичнээн удаа хэрэглэж мэдэхгүй. Тийм үстэй. За тэгэхээр бид нэр бүх зүйлийг яг zero waste байлгах боломжгүй ер нь бол яа гэх юм бол хамгийн наацх нь гялгар уут одоо шил бидний яг өдөр тутмын хэрэглээнд зайлшгүй орсон гялгар уутны хувьд гэх юм бол одоо хамгийн тээвэрлэхэд хөнгөн өртөг зардал багтай одоо тухайн бараа бүтээгдэхүүнийг норхгүй гэдэг ч юм уу те одоо эдийн засгийн хувьд тийм давуу талтай учраас дэлхийд дахина хичнээн ингээд байгаль шингэдэггүй мэдсэн ч гэсэн ашигласаар л байдаг. Гэхдээ тодорхой хэмжээний зүйлсээр эдгээр хэрэглээг бууруулах боломж байдаг учраас өнөөдөр би яг өөртөө хэрэгэлдэг зүйлийн талаар та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. За тэгээд zero waste болох ч гинэ гэд одоо авчихсан байсан юмаа хаях юм бол тэр чинь шал утгагүй шүү дээ. Тэгэхээр юуны түрүүнд яг өөртөө байгаа зүйлээ хэрвээ таны бид хоргуулал яг дуустал нь ашиглах хэвээр. Тэр бол бүр хамгийн одоо чухал зүйл. Одоо тэрийгээ салхиос ч илүү чухал зүйл гэсэн. За дараагийнх нь болохоор хог хаягдлаа ангилж ялгах. Манай Улаанбаатарт яг хог хаягдал ангилах одоо систем дэд бүтцэн байхгүй л л да. Ангилсан хогоо гаргаад хогийн саунд нь хийгээд ангилж тавиад тэрийг нь машин ирээд аваад явчмаар байгаа байхгүй юу? Гэтэл тех боломжгүй учраас гэртээ хураагаад амар их болчдөг. Тэгээ тэр нь ер нь бол яг амьдрахад айгу тухгүй байдлыг үүсгдэг гэх юм уу? Тэгсэн мөртлөө тэрийг ангилж дараа нь өөрөө аваач тушаахгүй л бол яг тийм хэмжээний их хог хаягдана гэж ботхоос ер нь бол жаахан хэцүү. За одоо болохоор тахируудаа тушаах чинь энэ байгаа нь болохоор битүүрийн бараг хагасжил цуглуулсан тахиур хогнууд байгаа. Тэгээ манайх нөгөө жижигэн болохоор балкон дээр тавиад тахлаа амар халтайгаад тэгэл нөгөө галтгооныхоо булан сав болгонд игээд гитээ сүлрүү ингэж багтахгүй. Тэгээ ямар ч байсан тахирын хувьд болохоор нойлын цаасны гол борг картон цаасад авдаг. Гэтэ ковидоос болоо зарим үйлдвэрүүд нь ер нь бол жаахан хаацсан асуудалтай байгаа юм лээ. Барааны шилнүүд авдаг. Тэгээд лаз, ундаа усны хуванцар савнууд тэгээд одоо нөгөө нэг ийм HDPE, PET гэдэг ч юм уу те ийм нөгөө нэг тэмдэглэгээтэй ийм shower савнуудыг авдаг. Тэгэхээр ер нь бол юм худалдан авахтаа одоо дахин босруулж болох үс сав боглоотой зүйлсийг аваад тэднийг хурааж байгаа дараа нь авч игвэл мэдээж зүгээр. Мөн ийм нөгөө нэг татхлаар ингээд сундаг ийм цэвэрхэн болохоор болнуудыг бас авдаг. Энэ дээр нэмээд дээрээ ингээд шилэн дээрээ ямар ч тийм нөгөө нэг тэмдэглэгээгүй ийм биш зүгээр виноны шил бас авдаг. $2,470 төгрөг болсон. Тэгээ 30 төгрөгийг хог хайдгүй сайн өгч билгүүлсэн. За болчихлоо.
Хали нэрээ гоё юм авчдаг. Зармиг авчдаг. Улаанбаатарт яг иймэрхүү давхир авдаг цэгүүд нэлээд хэд байгаа. Миний мэдэн болохоор энэ төвшин сайхан төвгээд тэгээ дээрэс нь бас нэг сүүлд нэг гоё мэдээ хэлэхэд шилний хог ер нь л ингээд байгаль шингэхгүй маш удаан байдаг. Дахин ажиллах боломжтой савж гисэн ер нь хаягдл болох нь их байдаг. Харин тэр төвд аваачаад барилгын материалын оронд ашиглаж болдог гэдэг нь бас айгүй чухал мэдээ юм шиг санагдсан. За тэгээ яг ямар давхир бүтээгдэхүүн тушаагдаад ямар нь тушаагдахгүй ашиглагдахгүй байна вэ гэдгийг та бүхэн яг тухайн цэгүүдийнх нь Facebook пэйжээс мэдээлэл авч болно. За одоо болохоор би өөрийнхөө яг ашигладаг зүйлсийг танилцуулъя гэж шийдлээ. Гэтэ тэнд яг ингээд би туршиж үзээд фейлсэн зүйлс бас нэлээдгүй байгаа. Жишээлх юм бол сойз энэ пластикийн дахин боловсруулагдгүй юм байна л да. Хусан сойз сүүлийн үед модонд орсон. Гэтэ яг энэ хусан сойзоор угаангууд буйл руу хатгаад өвтгөөд ерөөсөө ингээд угааж чадахгүй. Тэгээ ингээд бүтэн цэвэрлэж чадахгүй гэх юм уу? Тэгээ тийм асуудал гараад ирсэн болохоор би янз янзын сойзнуудыг авч үзсэн. Гэтэ ерөөсөө ийм сойзнуудыг барахц үр дүнд ерөөсөө хүрч чадаагүй. Сүүл рүүгээ эднэр нь болохоор зүгээр галтгооны одоо ингээд янз бүрийн шилмэл угаадаг юм ч юм уу болоод ингээд янз бүрийн цэрлэгэд ашиглаад юмуд болоод утсан. Яг сойзн дээр бол би өөрийнхөө хэрэглээг ерөөсөө эко болгож чадахгүй байгаа. Хатуу шампуны хувьд болохоор La Perla-гийн шампуныг хэрэглээд 2 жил гарсан болж байна. Ер нь бол энэ гаднах савн жаахан үнэтэй. Гэтэ нэг удаа жаахан үнэтэй ч гэж чинь 6500 билүү. Тэгээд нэг удаа авсан байхад авч авахад амар. Тэгээ хэрэглээний хувьд айгүй боломжтой. Тийм учраас би хатуу шампунд бол үнэхээр дуртай. Мөн цаасан савлгаатай иймэрхүү бүтээтгүүнүүдийг хэрэгэлдэг болсон. За тэгээд яг иймэрхүү нэг зүйлсийг хэрэглэхэд гарын савн маа ингээ өөр юмнууд ингээд хэрэгжилж байгаад бүр нэг жижигхэн болоод үлдчихэж штэ тий ашиглах хэцүү байх хэцүү. За тиймэрхүү юмнуудыг ашиглах болохоор ийм уут ашигладаг бүх нөгөө нэг үлдэгдлүүдэд нэмж агаад энийгээ сайхан зангидж агаад тэгээд шууд энийг ашиглаад угаагаад савн шампунь янз бүрийн юмнууд ямар ч үлдэгдэлгүйгээр хэрэглэх боломжтой. За дараагийн хамгийн энгийн мөртлөө чухал зүйл бол усны сав. Ер нь бол усны хуванцар савнууд дахин ашиглагддаг болсон учраас тэрийг яг давхир авах цэгтэн авах юм бол яг уу окей. Гэхдээ ер нь бол хийхин тийхгүйгээр хаягддаг учраас аль болох өөрөө усны савтаа явж байвал зүгээр мөнгөнд тэмдэлтэй. Энэ болохоор Unread-ийн Unplug гэдэг ивент дээр бас нэг хэдэн жилийн өмнө чимтэй очиход бэлэг болгож өгсөн баггүй юу? Ер нь яг модон ийм сет байвал айгүй зүгээр санагдсан. Яг тэгвэл төмөрчин нөөнийг жаахан хүнд тэгээд ингээ хавиралтаараа ингээ дуурдсан шүү дээ тий. Модчин болохоор тийм биш айгүй хөнгөн авч явах дэвтэйхэн гэдэг ч юм уу тий. Тийм учраас иймэрхүү яг сеттэй болчвол зүгээр. Мөн сорвол энэ хус нь болохоор энтэй хамт ирж исэн. Би болохоор төмрийг авч исэн. Тэгээд хамгийн анх төмөр сорвол аваад ашиглахад амар эвгүй байсан. Яг ингээд шүдэндээ зунгууд нэг тийм хутга зуугаад байгаа юм шиг гэх юм уу. Ингээд шүдэнд өгж байгаа мэдрэмж нь айгүй муухай. Тэгээ би яг энийг авсныхаа дараа юус ашиглаж чадахгүйсэн байхгүй юу. Дараа нь яаж ашиглах учраа болсон. Арилуулах ингээд уруулаараа сарах хэвээр байлээ. Тэгээ сорволтол ялангуяа юу яд нь штэ нөгөө нэг далаатай ойрхон байдаг ус орнууд бол сорвол ингээд далаад хаягдаад далайн экосистемд айгүй хор хүнэл учруулдаг гэдэг. Гэтэ бидний хувьд бол хөрсөн тэр шууд болгодно задрахгүй. Тийм учраас одоо иймэрхүү хэрэглээгээ солилцвол ер нь бол зүгээр. Жилийн өмнө гялгаар таваа угаадаг, ай тавгуугаад юм байдаг шүү дээ. Тиймийг би бүр амар их аваад хайдаг байсан. Тэгээ тэд нэр ингээд нөгөө нэг хямдхан гэтээ яг ингээд порлон юм учраас ингээд сайн хөөсөрдөг, байнга хаягддаг. Тэгэд би яг тэрийг ингээд яаж шийдэх учраа олохгүй ч юм уу эсвэл яг шийдэ гэж хүсдэггүй байсан шүү. Тэр тэгж жагаад нэг өдөр айгу зориг гаргаад эко бүтээтгүүн зардаг дэлгүүрүүд дээр явж агаад ийм аягуугаадаг юмнууд авсан байхгүй юу. За яг энэ хоёрыг аваад бол өнгөрсөн жилийн 5 сард авсан гэдэг чинь жил 2 сар болж байгаа юм байна. Тэгээд бараг л 2-7 хоногт л нэг удаад порлон юмнууд хайдаг байсан. Одоо бол энийг авснаас хойш нэг ч хаяагүй. Энэ болохоор ийм модон. Тэгээд энэ нь болохоор кокосны гадна талын үсээр хийсэн гэдэг юм билээ. Тэгээд яг иймийг болохоор авангуудаа ашиглаж байгаад яг сарын өмнө тэр маань ингээд бүр муудаад тэгээ хайсан. Жилийн өмнө жил ашигласан гэдэг чинь айгүй боломж явахгүй. Тэгээд иймийг шинээр нэмж авсан байгаа. За тэгээд байгальд ээлтэй амьдрах юм бас нэг зүйл нь болохоор аль болох нөгөө тухайн орон нутгийнхаа зүйлсийг хэрэглэх хэрэгтэй гэж үздэг байхгүй. Яагаад гэвэл тэр бүтээнтүүд чинь хаа байсан холоос тээвэрлж ирж байгаа. Гэтэ бидний хувьд бол ер нь бол тэгж амьдрах хэцүү л дээ. Одоо яг Монголдо хийдэг зүйлсийг Монголоос авч шүлэл зүгээр. Тэгээд би өмнө нь нөгөө нэг витамин энтерийг янз бүрийн муудаг байсан. Гэтэ яг сүүлийн жил гарны турш ерөөсөө танал ууж байгаа. Тэгээд хамгийн хувьд мэдээж
Монголд ургасан үс ургамлаар хийдэг тийм үү. Тэгээд дээрэс нь одоо бусад нөгөө нэг витамины юг бодох юм бол сав баглааны хувьд цаасан. Энд чинь байгаль шууд шингэн. Би энийг сүүл божоод энэ чинь бас нэг төрлийн эко хэрэглээ юм шиг бодсон. Би норовдлоо ман дөрүгээд тангуудыг бол заавал уугаарай гэж зөвлөмөр байна. Энэ тангууд угаасаа одоо ковидын эмчилгээнд ашиглагддаг. Тэгээд дээрэс нь энгийн үед уух юм бол бидний дархлааг дэмжин, усыг шингэн байлгана гэнтэргээд баахан том давуу талтай байдаг. Тэгэхээр энэ нь бас нөгөө нэг ковидоос сэргийлэх бас айгүй том арга шүү. За тэгээд нэг иймэрхүү өөр бас миний нэвтрүүлж яг бүрэн чадаагүй гэдэг юм бол хүнсний скотч эдэн шүү дээ. Тэрний оронд Bivax гэдэг зүйлээр ингээ ваксцсан даавнуудыг ашигладаг. Би болохоор тэрийг хийж арай чадаагүй гэх юм уу. Орон дээр энэ IKEA-гийн ийм зүгээр тагнуудыг ашиглаж тэгэхээр нөгөө нэг баян хүнсний уут ашиглахаас сэргийлдэг гэх юм уу те. Мөн галтгооны цаасны оронд айгүй их давуу бэлтэж жагаад тэднэрийг ингээд арчиж байгаа дараа ингээд бүүнөр нь угаахаар гэдэг ч юм уу. Тийм маш олон аргууд байдаг. Би тэгээ шалгахдаа бүх юмыг одоо ер нь бол энэ дээр хуваалцсан байх гэж найдаж байна. Бас description box заримыг нь тавина. Тэгэхээр ийм байна. Ганц нэг санаа авсан байхаа гэж найдаж байна. Тэгээ дараагийн бичлэгээрээ утгагүй уулзцгаая. Баяр таа.